За сайн байцгаана уу. 2021 оны 5 сарын 11-ний өдрийн мэндийг хүргэе. За энэ болохоор нөгөө намар шигтгсэн үхрийн нүднүүд. Ийм жоохон шигтгснүүд нь ингээд хараа. Бүгд гараад ирсэн байна. За энэ гандуу байгаа болохоор эднэр нь бол энэ гандуунууд нь болохоор навчин жоохон ингээд хатцсан. Эднэр болохоор би усанд хийж өрслүүлээд тэгээ үндэс гарахаар нь өвөл нөгөө гэртээ шороон цалгасан. Тэрнээс энэ талбай дээр шууд ингээд шигтгснүүд нь ийм гоё ургасан байна. Тийм ойрхон юм чи одоо би нэг өөр газар авч тарихаас гэж бодож байна. Ингээд энд ингээд шигтгсэн ингэж гарч ирж байна. Ингэж гарч ирж байна. Ингэж гарч ирж байна. Хараа энэ жоохнуудыг үлдээгээд бүр юм жоохнууд нь үлдээгээд томоод юм би одоо талбай дээр тавьт юм уу бодож байна. Энэ бүр хараа жимсээ өгч байгаа хөрхөө. Тэр ийм жоохон мөртлөө жимсэлж байна. За тэгээ би нэгэ тарих талбай бэлтэж байна. За би цэцгнийхаа талбайг цөөлөөд тэгээ жимснийхаа талбайг ихсгээд одоо энэ цэцгнүүдийг бүгдээ надаа намар цэцгэрлдэг энэ астра тэгээд энэ ирис болохоор хараа ийм хүмст олон наст энд болцоо цэцэг их гоё цэцэг гарна энэ ингээд хавар гардаг байхгүй юу гэнэ одоо бид нэрийг аваад өөр газар тарих гад байж байна. Тэгээ энэ чинь ингээд битүү тэр үхрийнхаа нүдийг хийж өгд юм уу гэд цэцгийнхаа талбайг багасгаад үхрийнхаа нүдний талбай жимснийхаа талбайг ихсгээд за та нар бас тарьж үзээрэй. Энэ хараа энэ астр нь хараа ийм үндсээрээ ингээд тэлээ яваад идэг бүр ингээд замбраагүй тэлж ургана үндсээрээ тэгж ургадаг ургамал байна. Ингээд хараа битүү ингээд астр нь авсан байгаа. За ирис энэ болцоо цэцгээ ингээд тавьж өгөөд шороо аваад тэгээд жоохон ингээ бууц хийж өгнө. За тэгээд шороогоо болчихно да. Гэт би ингээд энд нэг игнэ. Энийг тэр цэцгэнд байгаа цэцгнүүдээ бүгдээ навчиж ингээд тарих гэж байна. Тэгээд тэндээ жимсний модноо тарина да. За та бүхэнд амжилт хүсье. Тэгээд эднэрийг бүгдээ суулгана би.